Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улс үндэсний аюулгүй байдлын шинэ стратеги баталсан за үүнтэй холбогдуулан Оросын албаны улсаас энэ стратегийг эргээр хүлээж авч байгаа гэдгээ мэдгдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегид тус улсын гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар томоохон философийн шинжтэй өөрчлөлт орсныг харуулж байгаа. Энд бол Америкийн нэгдсэн улс урд нь арчил хүний эрх болон либерал үнд зүйлийг дэлхийн нийтэд түгээн дэлгэрүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг байсан бол илүү прагматик шинжтэй асуудлуудад илүү анхаарна гэдгээ мэдгдсэн. За ингэхдээ стратегийн баримтчигтай нөөц баялаг худалдаа үйлдвэрлэлийн үндсийг баттгах эдийн засаг хүчин чадлаа нэмэгдүүлэх нь Америкийн нэгдсэн улсын гадаад болон үндэсний аюулгүй байдлын гол зорилт болно гэдгээ онцолсон. За ингэснээр Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогод арчил болон хүний эрхийг дэмжсэн олон улс уламжлалт үнд зүйл бол орхигдож байгаа. За өмнө нь бол авторитар дэглэмүүдтэй харилцах гэхээсээ илүү тэдэнтэй харилцах үйл ажиллагааг бол хоригдсон байдалтай байсан бол одоогоор улс орнуудтай ямар дэглэмтэй байхаас үл харгалзан хамтран ажиллах боломжтой гэдгээ хэлсэн. За энэ бол Америкийн нэгдсэн улсын гадаад бодлого за үндэсний аюулгүй байдалд норматив орон зай үүссэнийг бол харуулж байна гэсэн ийм сэрэмжлэгүүдийг Америкийн нэгдсэн улсын холбоотон түншүүдийн зүгээс үзэж хэлж байгаа. За ялангуяа Европын болон бусад уламжит түншүүдтэй харилцахдаа ихээхэн өөр бодлого баримталжуулсан. За үүндээ цагаачлал, шилжилт хөдөлгөөн, соёлын өөрчлөлтийг шүүмжилж байгаа явдал нь тэдэнтэй харилцаанд томоохон өөрчлөлтийг оруулах магадaltaй байна. За харин Америкийн нэгдсэн улсын шинэ стратегийг Кремлийн зүгээс эргээр хүлээж авч сайшаасан байна. За ингэхдээ Оросын албаны улсын хувьд дэлхийн хэрэг явдлын талаар өөрийн гэсэн үзэл бодол байр суурьтай байдаг. За үүнтэй Америкийн шинэ стратеги нийцэж байгаа гэдгийг мэдгдсэн. За Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нэм гарагт мэдгэхдээ Америкийн стратегид гарч байгаа энэхүү өөрчлөлт нь бидний алсын хараатай олон талаар нэгдэж байна гэж мэдгдсэн. За мөн тэрээр НАТОг цэргийн холбоо байнга өргөжин тэлж холбоотон гэсэн ойлголтыг зогсоох тухай стратегт үг хэллэг орсон явдлыг сайшаасан байна. За Москвагийн зүгээс ер нь бол НАТОгийн тэлэлтийг аюулгүй байдлынхаа орон зайд учруулж байгаа гол аюул гэж үздэг учраас НАТОтой холбоотой Америкийн бодлогот өөрчлөлт гарсан явдалд энэхүү эргээр хандаж байгаа гэдгийг мэдгдсэн. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй за энэхүү мөрийн хөтөлбөртэй холбогдуулан бас гадаад бодлоготоор өөрчлөлт бол оруулж байгаа. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлого бол America First буюу Америкийн эрх ашигыг нэмт хэрэгүнд барих гадаад бодлогыг баримталсан. За энэ нь бол түүний стратегийн баримтчгүүдэд мөн тусгалаа олсон байна. За мөн Оросын албаны улсын талаарх Америкийн стратегийн баримтчгүүдэд дурддагдж байгаа үг хэллэг энэ удаа бас өөрчлөгдөж байгаа. За Оросын албаны улсын хувьд 2014 онд Кремийг өөртөө нэгтгэсэн 2022 онд Украины эсрэг бүрэн хэмжээний давталгаа явуулсан. За үүний дараагаас эхлээд Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны дараалан гаргасан үндэсний аюулгүй байдлын стратегид Америкийн нэгдсэн улс Оросын албаны улсыг тодорхойлохдоо хүйтэн дарны дараа бүрэлдсэн дэг журамд занал хийлэгч тургуйжуулагч хүч гэж үзэж байсан бол энэхүү үг хэллэгээ өөрчилж байгаа юм байна. За Трампын засаг захиргааны үед Оросын албаны улстай хандаж байгаа хандлагт бол өөрчлөлт орсон. За түүний бас өмнө нь олон нийтэд хандаж хэлсэн үг хэллэгдээ ажиглагдаж байгаа. За ерөнхийлөгч Трамп Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинийг өөрийн найз нөхрөө гэж тодорхойлж байсан. Удаатай өөрөөр хэлбэл энэхүү бас засаг захиргааны гадаад бодлого тэр дундаа Оростой харилцах борлуулалтад нь энэхүү өөрчлөлт гарч байгаа нь харагдаж байгаа. За мөн энэ удаагийн үндэсний аюулгүй байдлын стратеги нь энтэг номхон далайн бүс нутгийг Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын стратегийн хөндийн төвд байрлуулж байгаа. За ингэхдээ энэ бүс нутагт эдийн засаг геополитикийн гол тулдаан талбар бол өөрчлөгдөх учраас энэ чиглэлд бол гол анхаарлаа хандуулна гэж хэлсэн. За өөрөөр хэлбэл энтэг номхон далайн бүс нутаг бол Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байна. За энэ нь бол хятадтай цаашдаа эдийн засгийн болон стратегийн томоохон өрсөлдөөн өрнөхийг харуулж байгаа ийм үйл явдал болж байна. За ялангуяа бүгд найрамд хятад ард тустай Тайваны хоолын асуудлаар ихээхэн цэргийн мөргөлдөөн үүсэх асуудал гарч болзошгүй учраас энэхүү чиглэлд энэ хэсэгт бол Америкийн нэгдсэн улсын цэргийн хүч чадварыг өргөжүүлэх чиглэлд Америкийн нэгдсэн улс ажиллах юм байна. За үүний зэрэгцээ Украины дайны улмаас барууны 20 гаруй хэмжээнд болоод тусгаарлагдсан Оросын албаны улс хятадтай эдийн засаг болон бусад чиглэлээр хамтын ажиллагаагаа өрнүүлж байгаа. За тийм учраас шинэ засаг захиргааны бодлого нь Америкийн зүгээс Оросын албаны улс болон хятадыг нэгдэн нэгтрахаас сэргийлэх зорилготой гэдгээ мэдгдсэн. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 3 дугаар сард Fox News телевизэд өгсөн ярилцлагада түүхийг сурч байсан сурагчийн хувьд бол би ч гэсэн энэ бүхнийг харсан хүний хувьд хамгийн түрүүнд бүгд найрамд хятад ард улс болон Оросын албаны улсыг хооронд нь нэгтгэхийг
хүсэхгүй байгаа гэдэг нь ойлгомжтой гэж мэдгдсэн. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын стратегид Римланд буюу одоо зах хязгаарын онол бол чухал үүрэгтэй байдаг. За Римландын онолын дагуу Америкийн нэгдсэн улс Римландын дэлхийн одоо Римландын бүс нутагт өөрийн хүч чадхаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг. За Хартланд буюу зүрхэн газарт байгаа их гүрнүүдийг хооронд нь нэгтгэх нь Америкийн нэгдсэн улсын стратеги ашиг сонирхол нэгдэхгүй гэж үзсэн учраас Гүтэн дайны үед бол Америкийн нэгдсэн улс энэ бодлогыг хэрэгжүүлсэн. За энэ бодлого нь бас амжилттай явагдсны нэг илэрлэл нь бүгд найрамд хятад ард улс болон тухайн үеийн зөвлөлт холбоот улсын хооронд хагарал үүссэн явдал бол харуулж байгаа. За үүний дагаад Америкийн нэгдсэн улсын зүгээс бүгд найрамд хятад ард улсыг дэмжих бодлого явуулж улмаар бол Гүтэн дайнд зөвлөлт холбоот улсыг ялах боломжтой болсон. За тэгэхээр энэ бодлого нь бол дахиад иргэн ирэх магадaltaй. Өөрөөр хэлбэл бүгд найрамд хятад ард улс болон тэдний хооронд одоо хагарлыг бий болгох ийм бодлогыг баримтлан. За энэ удаа бол бүгд Америкийн нэгдсэн улсын хувьд хятад улсыг гол өрсөлдөгч дайснаа гэж харж байгаа. За тийм учраас Оросын холбооны улсыг дэмжих замаар хятадын стратегийн нөлөөллийг энтхэн номхон далайн бүс нутагт солируулах бодлогыг Америкийн нэгдсэн улс хэрэгжүүлэх магадaltaй гэдэг нь энэ удаагийн стратегт гол тусгагдсан зүйл болж байгаамаа.